За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр хүчлийн ангилал, шинж чанар гэсэн агуулгыг авч үзье. За энэ хичээлийг үзэхээс өмнө ерөнхий хиймд өргөн хэрэглэгддэг хүчлүүдийн томьёо нэршил, хүчлийн үлдэгдлийн мөн томьёо нэршлиг оруулсан байгаа. Видео хичээлийг урдчлаад үзсэн байвал маш сайн байна. Урдчилж үзээд тэдгээр хүчлийнхээ томьёо нэршлиг цээжилсэн бол энэ хичээлийг залгуулan үзэх нь илүү үр дүнтэй байх болно. За өнөөдрийн хичээлийн агуулгын хүрээнд хүчлийн ангилал, нэршил, мөн хүчлүүдийн химийн шинж чанар болон гарган авах аргуудыг бол үзэн. За тэгээ хичээлийн төгсгөл өөрийгөө шалгах даалгавар байгаа. Тэрхүү дасгал ажлыг бие даан гүйцэтгээрэй. За бид нар өмнөх видео хичээлээрээ хүчил болон хүчлийн үлдэгдлийн нэр, томьёо зэргийг бол оруулсан байгаа. За тэн дээр ерөнхий хиймд өргөн хэрэглэгдэх 30 гаруй хүчлүүд байсан. За тэдгээрээс 20 эдийн бол энд түүгээд бол оруулсан байна. За эндээс ингээ харахад бидний өргөн хэрэглээний хүчлүүд бол хамгийн ихний хүчил нь хөхрийн хүчлийн. За жишээлбэл H2SO4 гэсэн томьёотой аах нь тэгээ хөхрийн хүчил гэсэн нэртэй. За эндээс устрогчийн атомыг нь салгахад SO4 гэсэн анион үлдэн. За энэ маань хасах хоёр цэнэгтэй бөгөөд за үүнийг сульфат гэж нэрлэнэ гэд ингээд өмнө хичээлээр бол үзсэн байгаа. За энэ бүгдийг та бүхэн цээжилсэн байх шаардлагатай. За тэгээд өөрөөр хэлбэл эндээс ингээд хүчлүүдийн томьёог ажиглахад за дараагийн хүчил нь H2SO3 буюу хөхөрт хүчил байна тийм ээ. За дараагийнх нь H2S хөхөрт устрогчийн хүчил гих мэтчлэнгээр за H2S2O3 тиосөл хүчил гих мэтчлэнгээр ингээд хүчлүүд явж байна. За эндээс ингээд ажиглахад за энд металлын атомаар халагдах боломжтой устрогчийн атомыг бол агуулсан болох нь харагдчихээн. За энэ дотор бол органик хүчил 2 шиг явж байна. За жишээлбэл шүү дээ шоргоолжны хүчил HCOOH гэж уншин. За энд устрогчийн атом нь металлаар халагдах боломжтой устрогчийн атом нь энэ COOH гэсэн энэ бүлэгт буюу карбоксил бүлэгт байгаа. Энэ устрогчийн атом бол металлаар халагдах боломжтой байдаг. За цуугийн хүчил мөн ялгаагүй CH3 COOH гэсэн ийм карбоксил бүлгийг бол агуулсан байна тийм ээ. За энэ хоёр нь бол органик хүчил байна. За хурган чихний хүчил бас мөн органик хүчил 2 суурьтай хүчил байгаа. За эндээс тэгээ харахад мөн H2C2O4 гэсэн ийм томьёотой. За тэгэхээр энэ хичээлийг үзэхдээ та бүхэн хүчлийн бүх томьёонуудыг нэрнүүдтэй нь маш сайн цээжилсэн байх ёстой гэдгээ ойлгоорой. За бичлэгээ төр зогсоож жагаад өөрөө цаасан дээр хэдэн ширхэг хүчлийн томьёо бичиж чадчихээн. Тэгээд нэрлэж чадчихээн гэдгээ шалгаж бас болно. Ингээд дор хаяж нэг 20-од хүчил болон хүчлийн үлдэгдлийн томьёог мэдчихвэл маш сайн байна. Хэрвээ мэдгүй байвал өмнөх видео хичээл болон энд байгаа хүчил болон хүчлийн үлдэгдлүүдийг сайн тэмдэглэж аваад цээжлээрэй. За хүчил гэж юу вэ гэдгийг авч үзье. За хичээлийг үзэж явах явцдаа маш сайн тэмдэглэл өртлөх шаардлагатай. За суралцагчдыг сайтар тэмдэглэж авахд тохиромжтой байлгахын тулд зарим бичвэрүүдийг бол оруулсан байгаа. За түрүүний ярьсанчлан найрлагандаа металлын атомаар халагдаж чадах устрогчийн атом агуулсан нийлмэл бодисыг хүчил гэдэг бахны. За хүчлүүдийн ерөнхий нэг шинж чанар байдаг. За тэр нь бол ихэнх хүчлүүд нь усанд сайн унсдаг, эсэглэн амттай, хүний арьс болон эд эсийг төлөх үйлчилгээтэй байдаг. За хүчлүүдийг ангилах дараагийн нэг ангилал нь хүчил төрөгчийн атомоос нь хамааруулсан ангиллыг бол ашигладаг байгаа. За жишээлбэл найрлагандаа хүчил төрөгчийн атом агуулаагүй хүчлүүдийг хүчил төрөгчгүй хүчлүүд гэж үздэг. Харин найрлагандаа хүчил төрөгчийн атом агуулсан хүчлүүдийг хүчил төрөгчтэй хүчлүүд гэж үздэг. За жишээлбэл хүчил төрөгчгүй хүчлүүдэд H фтор, H холоор, H йод, H бром гих мэт хүчлүүд нь хүчил төрөгчгүй хүчлийн жишээнд бол орох нь. За гэтэл хөхрийн хүчил, азотын хүчил, азотод хүчил, фосфорын хүчил, нүүрсний хүчил зэрэг нь бол найрлагандаа хүчил төрөгчийн атомыг бол агуулсан байна. За ингээд хүчил төрөгчтэй хүчлүүдийг ерөнхий томьёог бол бичихтэй элемент OH N дахин ON гэж бол бичиж болдог. За элемент гэдэг нь тухайн хүчлийг үүсгэж байгаа металл биш болж таарч байна тийм ээ. За тэгээд тэндээсээ OH бүлгийг ялгаад N үсгээр O-гийн ялгаад үлдэгдэл O-гийн ялгаад N үсгээр бол тэмдэглэдэг байна. За жишээлбэл энд хөхрийн хүчлийг авч үзье. H2SO4 байна тий. За хүчил үүсгэж байгаа элемент маань хөхөр учраас S гэд хамгийн ихэнд бичсэн байна тийм үү.
За тэгээд араас нь OH бүлэг эндээс хэдэн удаа гарч ирэх вэ гэхээр H-тай 2 байгаа учраас OH бүлэг 2 удаа гарч ирнэ. За ингээд 2O бол үлдчихэв. За эндээс харахад бол энэ хөхрийн хүчил дэх M нь 2-той тэнцүү, N нь мөн адилхан 2-той тэнцүү болох нь харагдчихэв тий. За тэгвэл азотын хүчлийг авч үзье. HNO3 гэсэн томьёотой хүчил үүсгэж байгаа гол элемент нь азот. За эндээс OH бүлэг бол 1 гарч байгаа учраас M нь 1-тэй тэнцүү, харин O бол 2 үлдэх нэ. За тэгэхээр N нь 2-той тэнцүү болж таарах нь. За дараа нь фосфорын хүчил H3PO4 гэсэн томьёотой тийм ээ. За эндээс фосфор нь хүчил үүсгэж байгаа металл биш болж таарж байна. За эндээс H 3 шиг байгаа учраас OH гэсэн бүлэг бол 3 удаа гарч ирэх нь. За ингээд 1 O үлдэнэ. За энэ утгаараа M нь 3-та N нь 1-тэй тэнцүү гэж бол үзэх нэ. За ингээд энэ N-ийг ялгадаг нь ямар учиртай юм бэ гэхээр за энэ хүчил төрөгчтэй хүчлүүдээ бас цааш нь сул хүчил, дунд зэргийн хүчил, хүчтэй хүчилгээд энэ N-ийн тооноос нь хамааруулаад ангилдаг байна. За жишээлбэл сул хүчил дээр N-ийн тоо бол тэгтэй тэнцүү байдаг. За жишээлбэл H3 боро 3 гэсэн энэ орто борын хүчил байна тий. За эндээс бол 3 ширхэг OH бүлэг гараад цаана нь O үлдэхгүй буюу N нь тэгтэй тэнцэнэ. За H холоорхог хүчил байна. Эндээс 1 ширхэг OH бүлэг гарна. Тэгээд цаана нь бас хүчил төрөгч бол үлдэхгүй байгаа. Ийм учраас N нь бас тэгтэй тэнцүү. За эдгээр хүчлүүд нь сул хүчилтэй бол ордог байна. За дунд зэргийн хүчил юм уу эсвэл сул хүчилд N нь 1-тэй тэнцүү байна. За жишээлбэл H3PO4 байна тийм ээ. Эндээс бол бид нэр түрүү ярьсанчлан 3 ширхэг OH бүлэг буюу гидроксил бүлэг бол гараад цаана нь 1 ширхэг O үлдчихэв. За ингээд N бол 1-тэй тэнцүү байна тий. За энэ маань тэгэхээр дунд зэргийн хүчилтэй хамаархан. За H2CO3 буюу нүүрсний хүчил. За эндээс мөн ялгаагүй 2 ширхэг OH бүлгийг ялгахад цаана нь 1 ширхэг O үлдэнэ. Өөрөөр хэлбэл N бас 1-тэй тэнцүү байна. За ингээд энэ хоёр маань сул хүчил буюу дунд зэргийн хүчилтэй бол хамаардаг байна. За хүчтэй хүчил дотор N-ийн тоо 2 буюу түүнээс их байдаг. За жишээлбэл хөхрийн хүчил, азотын хүчил бүгдээрээ хүчтэй хүчилтэй орно. За хөхрийн хүчил, азотын хүчил дээр N-ийн тоонууд маань 2-той тэнцүү байсан. За түрүү бид нэр хүчил төрөгчтэй хүчлүүдээс OH бүлгийг нь хэрхэн ялгах вэ гэдгийг бол үзсэн байгаа. За тэдгэрийг ашиглаад хүчил төрөгчтэй хүчлүүдийн байгуулалтын дэлгэрэнгүй томьёог хэрхэн бичих талаар авч үзье. За жишээлбэл H3PO4 ортофосфорын хүчил байна тийм үү. За эндээс тэгвэл 3 ширхэг OH бүлэг бол гарч байгаа. За гол хүчил үүсгэж байгаа элемент маань фосфор тийм. За тэгвэл энэ фосфорын атомтайгаа 3 ширхэг OH бүлэг нь дан химийн холбоогоор бол холбогдно. Чөлөөтэй үлдсэн нэг хүчил төрөгчийн атомыг хоёрсон холбоогоор ингэж холбож зурнаа. За эндээс ингээ харахад фосфор маань 5 ширхэг зураастай буюу 5 валенттайгаар энэхүү молекулын найрлаганд оролцсон болох нь харагдаж байна. За энэ мэдчлэнгээр хүчлүүдийн байгуулалтын томьёог зурдаг байна. За дараа нь метафосфорын хүчлийг авч үзье. HPO3 гэсэн томьёотой байгаа тийм үү. За тэгвэл эндээс OH бүлэг бол нэг ширхэг гарна. За энэ нь Огоороо дамжуулан фосфорын атомтай дан холбоогоор холбогдно. За чөлөөтэй үлдсэн 2 ширхэг хүчил төрөгчийн атомыг тус бүр 2-сон холбоогоор фосфорын атомтайгаа холбож өгнө. За эндээс ингээ харахад мөн фосфорын атом маань 5 валенттайгаар энэ молекулын найрлаганд бол оролцсон болох нь харагдаж байна. За хөхрийн хүчлийг авч үзье. H2SO4 томьёотой. За эндээс 2 ширхэг гидроксил бүлэг буюу OH бүлгийг ялгаж болно. За хүчил үүсгэгч гол элемент болох хөхрийн атомтайгаа гидроксил бүлгүүдээ дан химийн холбоогоор бол холбож өгнө. За тэгээд холбож зурна. За үүний дараагаар чөлөөтэй үлдсэн 2 хүчил төрөгчийн атомаа мөн 2-сон холбоогоор тус бүртэн хөхрийн атомтайгаа холбож өгнэ. За ингээд хөхрийн атомаас 6 зураас гарсан буюу 6 валенттайгаар энэхүү нэгдлийн найрлаганд оролцсон болох нь харагдаж байна. За үүнтэй нэгэн адилаар хөхөрт хүчил H2SO3-ыг авч үзье. За H2SO3-аас 2 ширхэг гидроксил бүлгийг хөхрийн атомтай тус бүр дан химийн холбоогоор бол холбож сурлаа. За үүний дараагаар чөлөөтэй үлдсэн хүчил төрөгчийн атомыг 2-сон холбоогоор хөхрийн атомтайгаа холбож сурдаг байна. За ингээд эндээс харахад хөхөр маань 4 валенттайгаар энэхүү нэгдлийн найрлаганд оролцсон болох нь харагдаж байна. За энэ мэдчлэнгээр хүчил төрөгч агуулсан хүчлүүдийн байгуулалтын дэлгэрэнгүй томьёог зурж болно.
За хүчлийн нэршлүүдийг авч үзье. За юуны төрөнд хамгийн эхлээд хүчил төрөвчгүй хүчлүүдийг хэрхэн нэрлэдэг вэ гэдгийг авч үзье. За жишээлбэл энэ нь штэ H2S хүхэр тустрөгчийн хүчил, H фтор тустрөгчийн хүчил, H хлор тустрөгчийн хүчил, H бром тустрөгчийн хүчил, H йод тустрөгчийн хүчил гэх мэтчлэнгээр хүчил төрөвчгүй хүчлүүдийг бол нэрлэнэ. За эндээс ингээ ажиглахад хүчил үүсгэж байгаа элементийг нэрлээд араас нь ус төрөгчийн хүчил гэсэн дагвартаагаар хүчил төрөгч агуулаагүй хүчлүүдийг нэрлэдэг болох нь харагдаж байна. За хүчил төрөгч агуулсан хүчлүүдийг нэрлэхдээ хүчил үүсгэж байгаа элементийн эсэлтлийн зэрэгээс нь хамааруулан нэрлэх нэршил байдаг. За жишээлбэл энэ дээр харъя. H хлор O4, H хлор O3, H хлор O2, H хлор O гэсэн эдгээр хүчлүүд байна, тийм ээ. За тэгвэл эдгээр хүчлүүд дэх хүчил үүсгэгч элемент нь хлорын атом болж таарч байна, тийм үү? За тэгвэл хлорын атомын эсэлтлийн зэрэг хамгийн ихнийх дээр нэмэх 7, дараагийнх дээр нь нэмэх 5, дараагийн хүчил дээр нэмэх 3, дараагийн хүчил дээр нэмэх 1 гэх мэтчлэн эсэлтлийн зэргүүд нь бол өөр ажиглагдаж байна. За тэгвэл эсэлтлийн зэргийн буурах дараалалаар дараах байдлаар бол нэрлэдэг. Эхнийх нь бол хлорын хүчил, H хлор O4-ыг хлорын хүчил гэж нэрлэх нь. За дараагийнх нь болохоор эсэлтлийн зэрэг 7 байснаа 5 болоод буурсан байна тий. Тэгвэл дараагийн хүчлийг хлор тойвтор хүчил гэж бол нэрлэх нь. За тэгвэл 5 байснаа нэмэх 3 болоод буурсан байна тий. За тэгвэл хлорт хүчил. За хамгийн сүүлд нэмэх 1 гэсэн эсэлтлийн зэрэгтэй алсан байна штэ. За тэгвэл хлор хог хүчил гэх мэтчлэнгээр эсэлтлийн зэргийн буурах дараалалаар нь нэрлэдэг бахнэ. Хлорын хлор тойвтор, хлорт хлор хог гэх мэтчлэнгээр. За үүнтэй төсөөтэй байдлаар мөн бромын хүчил, бром тойвтор хүчил, бромт хүчил, бром хог хүчил гэх мэтчлэн бас хүчлүүдийн томьёог бол бичих боломжтой. Тэдгээр хүчлүүдийн томьёог зохиогоод бичиж үзээрэй. За түрүү холоор эсэлтлийн зэргээс хамааран 4 төрлийн хүчлийг бол үүсгэж ирсэн тий. За тэгтэл энд бол фосфор, хүхэр, азот зэрэг элементүүд эсэлтлийн зэргээс хамаарсан 2 төрлийн хүчлийг үүсгэсэн болох нь бол харагдаж байна. За жишээлбэл H3PO4. За энэ хүчил дотор фосфор маань нэмэх 5 гэсэн эсэлтлийн зэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн их эсэлтлийн зэрэгтэй үед фосфорын хүчил гэж нэрлсэн байна. За H3PO3 гэсэн энэ хүчил дотор фосфор маань нэмэх 3 эсэлтлийн зэрэгтэй байгаа. За ингээд өөрөөр хэлбэл эсэлтлийн зэргийн буурах дарааллыг ашиглаад дараагийн хүчлийг нь фосфорт хүчил гэдээ бол нэрлсэн байна, тийм ээ. За үүнтэй нэгэн адилаар хүхрийн хүчилтэх хүхрийн эсэлтлийн зэрэг нэмэх 6 байгаа. За энийг бол хүхрийн хүчил гэж бол нэрлсэн байна. H2SO4 тий. За тэгтэл H2SO3 дотор хүхрийн хүчил маань за хэд гэсэн эсэлтлийн зэрэгтэй байгааг нь тооцоолъё. За хүчил төрөгчийн атом дээр хасах 2 эсэлтлийн зэрэг бичнэ. За ингээд нийтдээ хасах эсэлтлийн зэрэг маань 2 3 6 гэд хасах 6 болно тий. За ус төрөгчийн атом нэмэх 1 гэсэн эсэлтлийн зэрэгтэй байгаа тийм үү. За тэгвэл нэмэх цэнийг ус төрөгчийн атомд нийтдээ 2 атом байгаа учраас нэмэх 2 гэсэн эсэлтлийн зэрэг бол энд нийтдээ явж байна. За хүхрийн атомын эсэлтлийн зэрэг маань нэмэх 4 байжж ерөнхийдөө цахилгаан саармаг болох нь штэ. Ийм учраас хүхэр маань нэмэх 4 гэсэн эсэлтлийн зэрэгтэй үүсгэсэн энэ хүчлийг нь хүхэрт хүчил гээд ингээд нэрлсэн байна. За үүнтэй нэгэн адилаар HNO3 дотор азот маань нэмэх 5 эсэлтлийн зэрэгтэй байгаа. Үүнийг азотын хүчил гэж эсэлтлийн зэргээс нь хамааруулад дээд эсэлтлийн зэрэгтэйг нь азотын хүчил гэж нэрлсэн бол доод эсэлтлийн зэрэгтэйг нь азотод хүчил гэж нэрлсэн байна. За энд байгаа азот маань нэмэх 3 гэсэн эсэлтлийн зэрэгтэй байгаа. За өөрөөр хэлбэл хүчил төрөгчийн атом дээр хасах 2 эсэлтлийн зэрэг байгаа. За ингээд 2 2-ын хасах 4 гээд эсэлтлийн зэрэг гарч ирнэ. За нэмэх болон хасах эсэлтлийн зэрэг нь молекулынхаа молекул дотроо бол тэнцүү байдаг тий. За ус төрөгчийн атом дээр нэмэх 1-ийг өгнө. За инхээр азот дээр нэмэх 3-ыг өгсөн тохиолдолд нийтдээ нэмэх эсэлтлийн зэрэг бол 4, хасах эсэлтлийн зэрэг 4 болж ингэж тэнцэж ирнэ. За энэ мэтчлэнгээр эсэлтлийн зэргээс нь хамааруулад хүчлүүдийг бас нэрлэдэг бахнэ.
За зарим элементүүдийн хувьд эсэлтлийн зэрэг нь адилхан боловч өөр хүчлүүдийг үүсгэх боломжтой байдаг. За энэ тохиолдолд тухайн хүчил төрөгч агуулсан хүчилд олон OH бүлэгтэйг нь орто, харин хамгийн бага OH бүлэгтэйг нь мета гэж бол нэрлэдэг байгаа. За жишээлбэл H3 бор O3 орто борын хүчлийг бол авч үзье. За эндээс харахад энэ хүчлээс 3 ширхэг OH бүлэг бол гарах боломжтой байна. Ийм учраас энэ нь олон OH бүлэгтэй учраас орто. Харин H бор O2 гэсэн энэ хүчлээс нэг ширхэг OH бүлэг бол гарах боломжтой. За тэгвэл энэ H3 бор O3 гэсэн энэ хүчил дотор хүчил төрөгч эсэлтлийн зэрэг хасах 2 ус төрөгчийг нэмэх нэг байгаа. Өөрөөр хэлбэл нэмэх цэнийг нэмэх 3 байна. За бор дээр нэмэх 3 гэдэг ингээд нэмэх цэнийг нийтдээ нэмэх 6, хасах цэнийг мөн хасах 6 болно. Ингээд эсэлтлийн зэргийн айлгуур нийлбэр тэгтээ тэнцүү бол гарч байна тийм ээ. За өөрөөр хэлбэл бор энд нэмэх 3 гэсэн эсэлтлийн зэрэгтэй болох нь харагдаж байна. За энэ хүчил дээр мөн ялгаагүй бор эсэлтлийн зэрэг нэмэх 3 байгаа. Ус төрөгчийг нэмэх 1 ингээд нэмэх цэнийг нэмэх 4 боллоо. Хүчил төрөгч эсэлтлийн зэрэг хасах 2 ингээд 2-ыг хасах 2-оор үржүүлэхээр хүчил төрөгчдөр нийтдээ хасах 4 гэсэн эсэлтлийн зэрэг бол явж байна гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл бор энэ хоёр хүчилд хоёулаа нэмэх 3 гэсэн эсэлтлийн зэрэгтэй байгаа болох нь харагдаж байна тийм ээ. За тэгтэл эндээс олон тооны OH бүлэг буюу 3 ширхэг OH бүлэг бол гарах боломжтой учраас энэ хүчлийг H3 бор O3 хүчлийг орто борын хүчил харин H бор O2 хүчлээс нэг ширхэг OH бүлэг гарах боломжтой учраас мета борын хүчил гэж ингэж нэрлсэн байна. За хүчлийн өөр нэг нэршлиг авч үзье. За усан дуусаад хүчил үүсгдэг оксидуудыг ангидрид гэж нэрлэдэг тийм үү. Тэгвэл зарим ангидридууд усан дуусгах явцдаа өөр тооны моль усыг өөртөө нэгдүүлэх замаар өөр төрлийн хүчлүүдийг бол үүсгдэг байгаа. За ийм учраас эдгээрийг нэрлэхдээ цөөн моль ус агуулсан өөрөөр хэлбэл ангидрид нь цөөхөн тооны моль усыг өөртөө нэгдүүлж үүсгэсэн хүчлийг мета харин олон моль усыг өөртөө нэгдүүлж үүсгэсэн хүчлийг орто. За завсрынх нь пиро гэх мэтээр бол нэрлэдэг байгаа. За жишээлбэл энд фосфорын ангидрид 1 моль усыг өөртөө нэгдүүлэх үед HPO3 гэсэн ийм хүчлийг үүсгэж байна тий. За энэ мета фосфорын хүчил болж таарах нь. За тэгтэл бас фосфорын ангидрид өөртөө 2 моль усыг нэгдүүлэхэд H2P2O7 гэсэн ийм хүчлийг үүсгэж байна. За энэ нь завсрын хүчил учраас пирофосфорын хүчил гэж нэрлэж болж байна. За тэгвэл фосфорын ангидрид 3 моль усыг өөртөө нэгдүүлэн H3PO4 гэсэн ийм фосфорын хүчлийг бол үүсгэсэн байна. За энэ хүчлийг бол ортофосфорын хүчил гэх мэтчлэн нэрлэдэг байна. За өөрөөр хэлбэл ангидрид усан дуусгах явцдаа өөр тооны моль усыг өөртөө нэгдүүлэх замаар үүсгэсэн хүчлүүдийг мета, пиро, орто гэсэн угтууруудыг ашиглаад нэрлэдэг болно. За зарим хүчлүүдийг хүчил үүсгэж байгаа элементийн атомын тооноос нь хамааруулан хэрхэн нэрлэх вэ гэдгийг авч үзье. За жишээлбэл энд H2 хором O4 гэсэн хүчил байна. За энэ нь хоромын хүчил. Энд бол хоромын атом нэг шиг бол орсон байна тийм ээ. За тэгтэл H2 хором 2 O7 гэсэн энэ хүчилд хоромын атом 2 шиг орсон учраас 2-ын тоог D гэж хэлээд D хоромын хүчил эсвэл B хоромын хүчил гэх мэтээр бол нэрлэнэ. За мөн энд H3 бор O3. За борын хүчилтэй борын атомын тоо 1 байна. Гэтэл H2 бор 4 O7 гэсэн энэ хүчилд борын атомын тоо 4 байгаа учраас 4-ийн тоог тетра. Тэгээд тетра борын хүчил гэх мэтээр хүчил үүсгэгч элементийн атомын тооноос нь хамааруулан нэрлэх боломжтой байдаг. За зарим хүчлүүдийг уламжлалт нэршлэлээр бас нэрлэх боломжтой байдаг. За жишээлбэл H фотоор хайлтвар хүчил гэж нэрлэгддэг. За H холоор давсны хүчил, CH3, COOH-ыг цууны хүчил гэх мэтээр нэрлэх нэ. За цууны хүчил нь байцааны салаад мөн хүнсний бүтээгдэхүүнийг даршлахад нэлээд хэрэглэгддэг байгаа. За хайлтвар хүчил гэж яагаад нэрлэгдсэн бэ гэхээр чулуу шил зэргийг фотор тус төрөгчийн хүчил маань хайлуулах чадaltaй учраас хайлтвар хүчил гэсэн нэртэй болсон байна. За хүчлүүдийн зөнхлөн үзүүлэлтийн химийн шин чанарыг авч үзье. За нэгдүгürt нь
хүчлүүд металлуудтай уралд орно. За ялангуяа хүчлүүд маань идэвхий игнэнд устрөгчөөс өмнө байрласан металлуудтай уралд орох боломжтой. За жишээлбэл төмөр давсны хүчилтэй уралд ороод төмрийн холоор эдийг үүсгэсэн байна. За энэ үед устрөгч дангаараа ялгарсан байна. За натрийн идэвхий игнэнд мөн устрөгчөөс нэлээд урд байрладаг металл хөхрийн хүчилтэй уралд ороод натрийн сульфат болон устрөгчийг үүсгэсэн болох нь харагдчихна. За хоёрдугаар гол химийн шинж чанар нь за хүчлүүд суурийн оксидтай уралд ордог байгаа. За жишээлбэл энд хөхрийн хүчил төмрийн оксидтай. За суурийн оксид гэдэг нь гол төлөв металлын оксидууд байдаг тийм ээ. За тэгвэл металлын оксидтай уралд ороод за энэ төмрийн сульфат болон усыг үүсгэсэн байна. За мөн суурийн оксид болох кальцийн оксид нь давсны хүчилтэй уралд ороод кальцийн хлорид усыг үүсгэж урал явагджээ. За хүчлүүдийн 3 дугаар химийн шинж чанар нь за хүчлүүд суурьтай уралд ордог байгаа. За ингээд суралцагчдад бичих боломжийг олгох үүднээс нэг бүрчлэн маш сайн шивэд оруулсан байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. За тэгээд тэмдэглэлээ сайн хөтлөөд тэгээд дуурайлгаад дасгал ажлуудаа сайн гүйцэтгэхэд яваарай. За жишээлбэл энэ дээр фосфорын хүчил натрийн суур буюу натрийн гидроксидтай уралд орсон байна тий. За ингээд натрийн фосфатын давс усыг үүсгэсэн байна. За давсны томьёог бичиж сурсан бол маш сайн байна. Хэрвээ сурч амжаагүй бол давсны томьёо бичих гэсэн видео хичээл байгаа. Тэрийг нөхөж үзээрэй. За энд мөн ялгаагүй хөхрийн хүчил маань литийн суурьтай уралд ороод за литийн сульфатын давс болон усыг үүсгэж уралд орсон байна. За дөрөвдүгüүрт нь хүчлүүдийн гол нэг шинж чанар нь хүчлүүд усанд уусаж диссацид ордог байгаа. За жишээлбэл нэг суурьтай хүчлийг авч үзье. За энэ нь давсны хүчил байна тийм ээ H холоор. За энэ устрөгчийн катион болон холоор анионыг үүсгээд диссацид орсон байна. За тэгвэл 2 буюу түүнээс дээш олон суурьтай хүчлүүд шаталсан диссацид орно. За жишээлбэл энд хөхрийн хүчил байна. За хөхрийн хүчлийн 1-р шатны диссац яаж явагдах вэ гэхээр хөхрийн хүчлээс нэг ширхэг устрөгчийн атом салнаа. За тэгвэл устрөгч нэмэх гэсэн ийм катион үүсээд за ард нь HSO4 хасах гэсэн анион гидросульфат анионыг бол үүсгэж диссацлагдсан байна. За тэгвэл энэ гидросульфат анион маань цаашид дахиж нэг устрөгчийн атомаа алдах замаар устрөгчийн ион болон сульфат ионыг үүсгэн диссацид орсон байна. За тэгвэл 1 болон 2 дугаар шатны диссацийн тэгштгэлүүдийг нэмж үзэхэд нийлбэр диссацийн тэгштгэл бол гардаг. За эндээс хөхрийн хүчлийн диссац нь эцсийн байдлаар дараах байдалтай явагдсан байна. За жишээлбэл H2SO4 маань 2 ширхэг устрөгчийн ион 1 ширхэг сульфат ионыг үүсгэн диссацлагдсан байх нэ. За тэгвэл нэг суурьт хүчлүүд нэгэн шатны диссацид ордог бол 2 болон түүнээс дээш суурьтай хүчлүүд маань ингэж шаталсан диссацид ордгийг анхаарч аваарай. За хүчлүүдийг гаргаа авах нэлээд олон арга байдаг. Үүний нэг нь хамгийн ихнийх нь хүчлийн ангидруудыг усанд уусгах замаар төрөл бүрийн хүчлүүдийг гаргаж авах боломжтой. За жишээлбэл хөхрийн ангидрууд усанд уусаад хөхрийн хүчлийг үүсгэсэн байна. За хөхөртэй ангидрууд SO2 усанд уусаад хөхөрт хүчил H2SO3-ыг үүсгэсэн байна. За мөн фосфортой ангидрууд P2O3 маань усанд уусаад H3PO3 буюу фосфорт хүчлийг үүсгэсэн байна. За энэ ангидруудад тухайн ангидрид үүсгэж байгаа элементийн эсэлтлийн зэрэг болон үүссэн хүчлийнх нь эсэлтлийн зэрэгүүд бол яг адилхан байдаг. За жишээлбэл энэ фосфортой ангидридад фосфор маань нэмэх 3 эсэлтлийн зэрэгтэй явж байгаа бол за энэ фосфорт хүчилт мөн фосфор нэмэх 3 гэсэн эсэлтлийн зэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл хүчил төрөгч хасах 2 эсэлтлийн зэрэгтэй хасах цэнийг бол нийтдээ хасах 6 болж байна. За тэгвэл эсэлтлийн зэргийн айлгөр нийлбэр тэгтээ тэнцүү байх ёстой гэдэг зарчмаар нэмэх цэнийг бас нэмэх 6 байх ёстой. За эндээс устрөгч нэмэх 1 эсэлтлийн зэрэгтэй 3 атом байгаа учраас нэмэх 3. За фосфорын нэмэх 3 гэсэн эсэлтлийн зэргүүд нийлээд нэмэх 6 эсэлтлийн зэргийг үзүүлэх нэ. За ингээд нэмэх 6 хасах 6 гэдэг эсэлтлийн зэргүүдийн айлгөр нийлбэр тэгтээ тэнцүү байна. За тэгвэл энэ фосфорын ангидридад фосфор маань 5 валенттай явж байна тийм ээ. За тэгвэл фосфорын хүчилд байгаа фосфор маань муу ялгаагүй 5 валенттай байгаа. Өөрөөр хэлбэл нэмэх 5 эсэлтлийн зэрэгтэй явж байгаа гэсэн үг. За эндээс харъя хүчил төрөгч хасах 2 эсэлтлийн зэрэгтэй
Тийм учраас хасах цэник бол 4-ийг хасах 2-оор үржүүлээд хасах 8 болж таарч байна тийм үү. За ус төрөгчийн эсэлтлийн зэрэг нэмэх 1 3 атом байгаа учраас нэмэх 3 болж байна. За фосфор нэмэх 5 гэсэн эсэлтлийн зэрэгтэй. За ингээд тооцоолохоор нэмэх цэник бол 8, хасах цэник мөн ялгаагүй 8 болох нь харагдаж байна. За нүүрсний оксид, нүүрс төрөгчийн оксид маань усан дуусаад мөн нүүрсний хүчлийг бол үүсгэсэн байна. За азотын 3 төрлийн оксидууд усан дуусаад хүчлүүдийг бол үүсгэсэн байна. За хамгийн ихнийх нь азотын 3 валенттай оксид байна тийм ээ. За энэ нь усан дуусах үедээ азотод хүчил буюу HNO2-ыг үүсгэж ууралд ордог байна. За тэгвэл азотын 4 валенттай оксид маань усан дуусах үедээ азотод хүчил хоёрын холимгийг бол үүсгэж ууралд ордог байна. За азотын 5 валенттай оксид нь усан дуусах явцдаа азотын хүчлийг үүсгэж ууралд орох нэ. За энэ мэтчлэнгээр усан дуустдаг оксидууд усан дуусах үедээ төрөл бүрийн хүчлүүдийг үүсгэдэг байна. За хоёрдугаарт нь цахиурын хүчлийг гарган авахын тулд натрийн силикатыг хөхрийн хүчлээр үйлчилдэг. За энэ натрийн силикат нь натрий 2 силициум O3 гэсэн томьёотой байна тий. За хөхрийн хүчлтэй уралд ороод цахиурын хүчил болон натрийн сульфатыг үүсгэсэн байна. За гуравдугаарт нь хүчил төрөгчгүй хүчлүүдийг гарган авахдаа дан бодисуудын харилцан үйлчлэлээр тэдгээрийг гаргаж болох нь. За жишээлбэл ус төрөгчийг хлортой уралд оруулаад давсны хүчлийг гаргаж авч байна. За мөн ус төрөгчийг йодтой уралд оруулах замаар йод ус төрөгчийн хүчил, ус төрөгчийг бромтой уралд оруулах замаар бромт ус төрөгчийн хүчил гэх мэтчлэн хүчил төрөгчгүй хүчлүүдийг гарган авч болно. За ингээд өөрийгөө шалгах даалгаврын хэсэгт ирлээ. За одоо дараах даалгавруудыг гүйцэтгэнэ. За үүнд нэгдүгээрт нь 20 шишиг хүчлийн томьёог цэжээрээ бичээд тэдгээрийг нэрлэх нэ. За ингээд нэрлэх үедээ тэдгээр хүчлүүдээ ангилж үзнэ. Хүчил төрөгчтэй юу, хүчил төрөгчгүй юу гэдгийг ангилаад үзэх нэ. За хоёрдугаарт нь 5 шишгийг хүчил төрөгч бүхий хүчлийн байгуулалтын дэлгэрэнгүй томьёог зураарай. За гуравдугаарт нь өөрийнхөө бичсэн хүчлүүдээ хэдэн суурьтай болох вэ гэдгийг ангилж үзнэ. Өөрөөр хэлбэл 1 суурьтай, 2 суурьтай, 3 суурьтай гэх мэтчлэнгээр ангилаарай. За дөрөвдүгээрт нь азотын хүчил, хайлуур хүчил, фосфорын хүчлийн диссоциативын тэгштэглийг бичээрэй. За азотын хүчил, хайлуур хүчил маань 1 суурьтай хүчлүүд байгаа тий. Гэтэл фосфорын хүчил 3 суурьтай хүчил байгаа штэ. Ийм учраас фосфорын хүчил дээр шаталсан диссоциативын тэгштэглүүд болон нийлбэр диссоциативын тэгштэглийг бичиж сураарай. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Анхаарал хандуулсанд маш их баярлалаа.